гэхээр ямар сэдвээр одоо тухайн агуулгыг дэмжих вэ гэхээр нийгмийн институт гэдэг хичээлээ бол бүгдийн 7 хоног судалж байгаа. За тэгэхээр та хэд маань синхро хэлбэрээр бол агуулга одоо үндсэн гол ойлголтуудаа бол ингээд судалсан. За асинхроноор бол багш нь та бүхэнд үндсэн гол онолуудыг бол яг илүү дэлгэрэнгүй байдлаар тайлбарлаж бол яг хүргэж байгаа. Тэгэхээр онолын ойлголтууд манайд яг илүү хүрж байна гэж та бүхэн бол яг ойлгоорой. За тэгэхээр нийгмийн институт гэж яг юу хэлдэм бэ гэхээр бид бол 10-11 дугаар ангида үзсэн байгаа. За ер нь бол тухайн нийгмийн институт гэдэг үндсэн тулгуур ойлголтоо та бүхэн томьёолж өгөх юм бол нийгмийн яг тодорхой хэрэгцээг хангахын төлөө хэм хэмжээтэй тэгээ дахин давтагддаг үйлдэлээр холбогдсон ийм нийгмийн байр суурьуудын нэгдлийг бол яг нийгмийн институт гэж бол яг нэрлэдэг байна. Тэгэхээр үндсэн дараах одоо 6 институтыг бол бид бүхэн үзсэн. За сүүлийн үед бас хэвлэл мэдээллийн хэрэгслийг бол одоо нэмж байгаа институтээр тий. За энд бол ямар институт байна гэхээр хамгийн түрүүнд бол гэр бүл байна. За тэгээ шашин байна, боловсрол байна, эрүүл мэнд байна, улс төр байна, эдийн засаг байна. За эдгээр институт нь хоорондоо бол яг нэгт холбоотой, бие биенээсээ яг харилцан хамааралтай байдаг. Тэгэхээр нэг институтийн үйл ажиллагаа доголдоход бусад институтийн үйл ажиллагаа бол яг доголдох юм нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр яг тухайн гэр бүлийн хүрээнд одоо бид бүхэн жишээлбэл одоо эхний ээлжинд төлөвшөж хүмүүжин тэгээ боловсролыг эзэмшээд цаашаа боловсрол дамжаад чадвах чинь тий. За тэгээд нийгэмдэр гараад бид бүхэн эдийн засгийн одоо юм нөхцөл байдал, эдийн засгийн чадварыг бий болгоод эдийн засгийн хувьд бол хөгжиж байна. Улс төр бол юм таатай орчин нөхцөлийг бол бид бүхэнд бүрдүүлж өгч байна. За шашин нь илүү соёл бид бүхэнд бол яг итгэл үнэмшил, үнэлэмжийн эмчийг баримжааг олгож байгаа. Тэгэхээр нийгмийн институтууд бол хоорондоо яг нэг тийм хоорондоо уялдаа холбоотой байгаа шүү гэдгийг та хэд маань бол яг ойлгоорой. За тэгэхээр багш нь та хэдэд онолыг нь илүү тайлбарлаж өгнө. За онол дээр бол илүү нөгөө одоо нийгмийн институтыг социологийн онол хандлагууд хэрхэн яг тайлбарлаад байгаа юм бэ гэдэг тайлбарууд илүү та бүхэнд хүрнэ гэж та бүхэн ойлгох хэрэгтэй. За эхний институт гэр бүлийн институтыг аваад үзэх юм бол социологийн онол хандлагуудаар үндсэн 3 онол хандлагаар тайлбарлаж болж байна. Нэгдүгээрт бол бүтэц чиг үүргийн онол, хоёрт нь бэлэгдэл харилцаа үйлдэлийн онол, гуравт нь төрчлөлтөөний онол. За энэ дээр нэмэгдээд бол яг системийн онол болон экологийн онол гэж орж ирдэг. Социологийн онол хандлагуудын хүрээнд гэр бүлийн институтыг бол тайлбарлаж байгаа гэж та бүхэн ойлгоорой. За бүтэц чиг үүргийн онолыг үндсэн гол үзэл санааг нь багш та бүхэнд дэлгэрүүлж өгье. За мэдээж гол төлөөлөгч нь бол яг persons, за bears бас яг нэмэгдэж байгаа гэж та бүхэн ойлгох хэрэгтэй. За тухайн бүтэц чиг үүргийн онолынхон бол ерөөсөө гол үзэл санаа нь тухайн гэр бүлийн гишүүдийн хэрэгцээг хангах нийгэмд тогтвортой орших үндэс бол ерөөсөө гэр бүл гэж үзээд байна. За тэгээд энэ гэр бүл нь өөрөө үндсэн яг хоёр үүргийг гүйцэтгэж байна. За тухайн одоо persons-ийн үзлээр, bears-ийн үзлэр бол яг гэр бүл гэдэг бол яг арга хэрэгслийн үүрэгтэй, нөгөөх нь илэрхийллийн үүрэгтэй байна. Арга хэрэгслийн үүрэг гэдэг нь яг юу хэлж ийн вэ гэхээр мэдээж нөгөө тэжээх орон байраар хангах, гадаад орчиндөө холбогдох юм үүрэг байна. За илэрхийллийн үүрэг гэдэг бол асраа хамгаалах, сэтгэл санаагаар дэмжих юм үүрэг байна. За тэгээд тухайн оноллоор бол яг гол нь энэ үүргүүдийн тэнцвэртэй байдлыг хадгалах нь маш чухал юм аа. Энэ үүргүүд өөрөө ингээд тэнцвэргүй болоод тэнцвэрт байдлаа алдаад ирэхээр нөгөө гэр бүл салах юм шалтгаан болдог байгаа. Тэгэхээр эдгээр хоёр үүргийг бол тэнцвэртэй авч явах нь чухал юм а гэдгийг тайлбарлаж байгаа. За бэлэгдэл харилцаа үйлдэлийн онол дээр гэр бүлийн гишүүд харилцан одоо үйлдэх явцдаа өөрсдийн бодит байдлыг хүлээж авч өөрийн гэр бүлийн дүр үүргүүдийг бүтээдэг. За үүнийг багш нь айгүй маш энгийн ойрхон та бүхэнд ойлгомжтой жишээгээр тайлбарлаж өгье л доо. За одоо жишээлбэл гэрээ ажил гэж бид хүн гэр бүлдээ хийдэг те. За энэ нь одоо нэг гэр бүлийн хувьд бол одоо ингээ эхнэр нөхрийн хувьд гэр бүлийн ажил хийж байгаа бие биендээ хайртай бэлэгдэл болж байгаа утгыг илэрхийлж байгаа бол нөгөө талдаа бас яг юм одоо тийм залхсан төвөгтэй санагдсан ийм утгыг бас илэрхийлж болж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хооронд яг ингээд бас ийм утга бэлэгдлийн утгын ийм зөрүү байдаг шүү гэдгийг бол яг харилцаа үйлдэлийн онолынхан бол яг тайлбарлаж байгаа. За зөрчилдөөний онолын хувьд бол ерөөсөө эрэгтэй эмэгтэйчүүдийн одоо дамгаалал
дээрэс нэмээд гэр бүл болж байгаа энэ зөрчилдөөнийг бол илүү судалдаг. Тэгээд ерөөсөө эмэгтэйчүүдийг мүлжинд хамгаалж байгаа буюу эрх мэдлийн тэнцвэртэй бус байдал нь өөрөө гэр бүлд ийм зөрчилдөөнийг бий болгоод байна гэдэг энэхүү яг онлын үүднээс бол тайлбарлагдж байгаа. За нэмээд багшин системийн онлыг та бүхэнд хэлье. Системийн онл бол гэр бүлийг бол яг илүү ийм систем болох талаас нь авч үзэж тайлбарлаж байгаа. За тэгээд одоо жишээлбэл нэг хүмүүс ингээ хайр сэтгэлээрээ гэр бүл болоод амьдрахад одоо тухайн хүний өөрийн уугуул зан төрхөө ингээ заавч өөрчлөх зарим тохиолдолд хэрэгцээ шаардлага гарч ин тэ ямар нэгэн байдлаар хор зуршил хэрэгэлдэг тамхи татдаг байсан бол хүүхдтэй болоод тэр тамхинаас гарч байгаа ч гэдэм үү. Энэ өөрчлөлт нь өөрөө тэр жигтэй одоо яг ингээ системийн юм өөрчлөлт бий болж байгаа гэдэг санааг бол системийн онлынхаа илэрхийлж байгаа. За экологийн онол бол илүү орчин талаас нь нөлөөллийг илүү их яг судалдаг байгаа. Тэгэхээр социологийн талаарх гэр бүлийн институтуудыг тайлбарлаж байгаа онол хандлагууд нь бол эдгээр онол хандлагууд бол байгаамаа. За дараагийнх институт нь бол яг шашны институт. За тэгээд тухайн социологийн онол бол дараах байдлаар тайлбарлаж байна. За нэгдүгээрт бол бүтэц чиглэл онол гол төлөөлөгчийн дүүрэг гэн. За ер нь энэ шашин нь өөрөө нийгмийн бүтцийн илэрхийлэл болох төдийгүй ерөн шүтлгийн нийтлэг объектууд үндэслээд хүмүүсийн итгэл найдвараар одоо нэгтгэж нийгмийн юм тогтвортой орших үндэс болдог юм а гэдгийг бол илүү яг онцолж байгаа. За мөн Малянский үзлэр болоо илүү нөгөө утга учир шалтгааны үндэслэлээр тайлбарлаж байгаа гол үзэл санаа бас байгаад байдаг. За мөн одоо зөрчилдөөний онол. За зөрчилдөөний онолын гол төлөөлөгч бол Маркс манай хүмүүс бүгдээрээ мэдж байгаа. Ер нь бодит байдлаас зүхтаах, өршөөн энерги юм сэтгэл зүйн хамгаалалт илүү зөрчилдөөний онол дээр бол яригддаг гэдгийг бол та бүхэн бас 10 дугаар анги 11 дугаар ангидаа бол үзсэн байгаа даа. За тэгээд энэ нь бол илүү нөгөө сүтнүүдийнхээ зан үйлийг ер нь бол институтын үүрэг нь бол удирдан чиглүүлэх, зохицуулах, хэм хэмжээг юм тодорхойлогч үүргийг бол яг шашны институт бол яг үүрэг голлон үүрэг бол гүйцэтгэдэг, хэрэгжүүлдэг байгаа. За дараа нь боловсролын институт. За социологийн онлын үүднээс 3 онлоор бас бид бүхэн тайлбарлаж авч үзэж байна. Бүтэц чиглэлгийн онол, бэлэгдлийн онол, зөрчилдөөний онол. За тэгээд тухайн одоо боловсролын институтыг бүтэц чиглэлгийн онлынхан яг хэрхэн тайлбарлаад байна вэ гэхээр илүү одоо нэг юм нийгэмшүүлэх, нийгмийн нэгдэл нэгтралыг хангах, тэгээ нийгмийн гишүүдийн сонгон шалгаруулах, шин мэдлэгийг бүтээж хөгжүүлэх үүрэгтэй маа ер нь бол гэж хэлж байгаа тийм. Тэгээ бид бүхэн бол одоо мэдээж төрөл бүрийн scholarship-уудад apply хийгээд байх, илүү ингэж хөгжих, бүтээх юм үүргийг гүйцэтгэж гин гэдгийг талаасаа тайлбарлаж байна. За бэлэгдэл харилцан үйлчлэл онлынхан бол яг сургуулийн анги бүлгийг өөр юм зан үйл бүхий бие үүднээс бүрдсэн юм жижиг ертөнц бүтээж байгаа. Тэгэхээр миний хувьд өмнөд зүйлөөр, миний хувьд эрх мэддэг зүйлөөр, миний зорилго өөртөө. Тэгэхээр яг анги дотор ч гэсэн тухайн яг юм маш олон утга бүхий бэлэгдэл бүхий ийм жижиг ертөнц бол яг тухайн боловсролын институтыг бас бүтээж байгаа. Энийг нь бол яг бэлэгдэл харилцан үйлдлийн онлынхан тайлбарлаж байна. За зөрчилдөөний онлынхны хувьд бол илүү одоо нөгөө ноёр хөгчдийн соёлд сургах замаар угсаатны ялгаа багасгадаг учраас ер нь бол элит хэсэг сургууль боловсролын байгууллагуудыг бол ашигладаг гэж мэдээж юм зөрчилдөх байр суурийг бол яг илэрхийлж байгаа. За тэгэхээр социологийн онлын үүднээс бол дараах 3 онлоор гэр бүлийн институтыг илүү яг тайлбарлаж авч үзэж байна. За үндсэн гол үүрэг, чиг үүрэг бол мэдээж залуу хойч үедээ тодорхой мэдлэг чадварыг, хандлагыг системчлэн сургалтаар дамжуулж хүргэх. За тэгээд мэдээж та бүхэнд нийгэмд бол яг өөрийн гэсэн үнэт зүйлтэй, үзэл бодолтой одоо зарчимтай бүтээлж бие даасан юм иргэнийг бол яг бүтээх нь боловсролын институтын үндсэн гол үүрэг бол болж байгаа гэж та бүхэн ойлгож болох нэ. За эрүүл мэндийн институтыг болдог бол социологийн үүднээс онолчид хэрхэн авч тайлбарлаж үзэж байна вэ гэдэг онол хандлагуудыг багшин дэлгэцэн дээр харуулсан байна. 3 онол хандлагаар л бас ерөнхий тайлбарлаж байна. Бүтэц чиглэлгийн онол, бүтэц чиглэлгийн онолын хувьд бол аваад үзэх юм бол ерөөсөө гол санаа нь хүмүүс эрүүл байх, өвчин завиртай холбоотой хэрэгцээг нь хангадаг байх хэрэгтэй. Нэгдүгээрт бол эмчлэх хэрэгтэй, хоёрдугаар тэршлэн сэргийлэх, гуравт онцлог сэргийлэх аргыг нь заах хэрэгтэй. Тэгээ зам үйлийг тодорхойлж явал яг хянах хэрэгтэй гэдгийг хэлж байгаа. За бэлэгдэл харилцан үйлдэлийн онолын хувьд бол ерөөсөө эрүүл байхыг, өвчин нь өөрөө нийгмийн харилцан үйлдэлийн явцад тухайн харилцагчаасаа хамааран бүтээгддэг юм утга бүхий
байна гэдгийг л бол илүү анхаарал хандуулж илэрхийлж байгаа. За зөрчилдөөний онолын хувьд бол эрүүл мэндийн үйлчилгээ одоо бүхий л хүн амд тэгш шударгаар хүрч чадаж байгаа хэсгэд бол эргэлзэж хандж байгаа ийм хандлага байгаад байна. Нийгмийн зарим гишүүд бол эрүүл байхад зарцуулагдах хангалттай нөөц хөрөнгөтэй байхад зарим гишүүд нь боломжоор бол хомос байдаг. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дээр бол судалгаанд хэлсэн байдаг те. Ер нь хүн нөгөө одоо эдийн засгийн боломжоос хамаарат хаа байгаа орчноос хамаарат эрүүл мэндийн үйлчилгээг твш хүртээмжтэй бол яг авах ёстой. Тэгэхээр зөрчилдөөний онолын үүднээс илүү үүнийг бол яг илэрхийлж байгаа гэж бол та бүхэн ойлгох хэрэгтэй. За үндсэн чиглэл бол мэдээж эрүүл мэндийг санхин хамгаалах, эмчлэх ийм үүргийг гүйцэтгэнэ. За Улс төрийн институтийн хувьд аваад үзэх юм бол социологийн онол хандлагаар хоёр онол хандлагыг бол голчилж авч үздэг. За либерализмын онол, за илүү нөгөө либерал тийм эрхчлөөд үзэл хандлага явагдаж байгаа гэсэн үг. Ардчилсан тий төр бол ерөөсөө хүний эрхчлөөг хангах үндсэн үүрэгтэй. За тэгээ улс төрийн үйл явцыг бол ардчлах нь хамгийн чухал юм байна. Ерөөсөө энэ ардчлал либерал үзэл санаа байх юм бол энд бол яг тухайн улс төрийн институт үндсэн үүргөө гүйцэтгэх ийм боломж олдож байгаамаа. За тэгээд энэ либерализмын онолын гол үзэл санаа ерөөсөө тэгшэрэх, бүгдээрээ тэгшэрхтэй байх ёстой. За тэгээ хууль ёсны шударга байх ёстой. Гуравт нь илүү чөлөөт байдал, эрх чөлөөт байдал сонголт өгдөг яг ийм нөхцөл байдлыг илүү түлхүү авч үзэж байгаа. За зөрчилдөөний онолын хувьд бол ерөөсөө ноёрхогч ангийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд төр үйлчлэлт юм аа. Либерализм бол илүү чөлөөтэй ардчилсан хэлбэрээр хүн бүхний эрх хэрэгжүүлэлтийг хангах тухай ярьж байсан бол зөрчилдөөний онолынхоо үгүй уучлаарай тий. Энэ нь бол зөвхөн нөгөө ноёрхогч эрх мэдэлтэй ангийн байр суурийг одоо хэрэгжүүлэхэд ерөөсөө төр үйлчлээд байгаа маа гэдгийг яг шүүмжилж ханддаг ийм онол хандлага байгаад байгаа. За тэгээд улс төрийн институтын үүрэг бол илүү мэдээж тухай улс төрийн ийм эрх мэдлийг тэнцвэртэй зөв хуваарлах. За тэгээд тухайн тэнцвэртэй хуваарлалаас хамаарат тухайн нийгэм маань илүү яг ийм эргөх холбоотой, игэх хариуцлагатай юм байх нөхцөл байдлыг бол яг түлхүү тавьж өгч байгаа гэж та бүхэн ойлгоорой. За эдийн засгийн институтыг социологийн онол хандлагын үүднээс тайлбарладаг үндсэн онолуудыг бол та бүхэн багшин дэлгэцэн дээр харагдаж байна. Ер нь тухайн социологийн шинжилгээ ухааны үүднээс авч үзэх юм бол ерөөсөө нэг юм дөрвөн үндсэн зүйлийг одоо чухалчлаад байна. Нэгдүгээрт бол хөдөлмөр байна. Эдийн засгийн институт дээр орлогын боломж, амь зуух хэрэгсэл. За тэгээ мэдээж зах зээлийн эдийн засаг энэ дэр нөгөө хувийн өмч илүү яригдана. Үйлдвэрлэлийг дэмжих өрсөлдөөнийг бий болгох гэдэг ойлголт яригдж байгаа. За зах зээлийн одоо сегментчлэл гэдэг бол мэдээж одоо бид бүхэн 12 дугаар анги төгсөөд ажлын байран дээр гарч байгаа. Ажлын байрнуудын ялгаатай байдал. За энэ дээр нөгөө нэг үнэлэмж, нийгэмд эзлэх байр суурь, хөдөлмөрийн нөхцөл, ахих боломж, цалин, хамгаалалт те эдгээр нь бүгдээрээ одоо нөгөө энэ эдийн засгийн институт социологийн шинжилгээ ухааны үүднээс бол одоо бас тэгш бус байдал үүсэх үндсэн нөхцөл болоод байна гэдгийг тайлбарлаж авч үзэж байгаа. За миний одоо ажиллаж байгаа ажлын байрны байдал, манай найзын сонгосон мэргэжлийн ажлын байрны байдал, одоо аюулгүй байдлын хувьд ч өөр нөхцөл байдлын таатай байдал. Тэгээ энэ дээр нөгөө ажлын сэтгэл ханамжийн одоо баталгаа гэдэг зүйл орж ирж байгаа тий. Мэдээж хөгжих боломжтой, ахих боломжтой, хөдөлмөрийн байдал юм таатай байх юм бол тухайн ажилтан илүү нөгөө ажлын сэтгэл ханамжтай байдал дээр одоо өндөр хувьтай гарч ирнэ. Тэгээд энэ нь буцаагаад нөгөө байр суурь хөдөлмөрийн нөхцөл байдалд нөлөөлдөг гэдгийг илэрхийлж байгаа. За тэгээд бас нэг чухал зүйл бол мэдээж хөдөлмөрийн одоо эрхэлж байгаа байдал дээр сэграачлал бол их чухал байгаад байна. Энэ дээр бид бүхний хувьд нөгөө хүй сүндэс усаа арьс өнгө зүрх шинжээр ялгаатай хүмүүс ялгаатай хөдөлмөр эрхлэж одоо ингээд тусгаарлагдчихж байгаамаа. Энэ нь бас буцаагаад одоо нийгмийн институтыг одоо тухайн үндсэн үүргээ гүйцэтгэхэд нийгмийн төвш бус байдлыг бий болгоход нөлөөлөд байна гэж бол яг социологийн үүднээс тайлбарлаж авч үзэж байна. За тэгээд мэдээж эдийн засгийн институтын үүрэг бол яг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл хуваарлалт тэр дундаа тэгш хуваарлалт гэдэг бол яг хамгийн чухал юм байр суурийг бол яг илэрхийлж байгаа гэдгийг манай хүмүүс бол ойлгох
тухайн үндсэн тулгуур ойлголтуудаа бол яг хөө сэргээн санаад багшийнхаа онлын тайлбаруудыг уншаад баттгах даалгавраа гүйцэтгэрэй гэж багш нь хүсэж байна. За ингээд та бүхэнд амжилт хүсье. Дараагийн тулгуур ойлголтыг онлыг тайлбарлаж байгаа агуулга дэмжих видеогоор бүгдээрээ эргээд уулзцгаая.